Дараагийн мэдээлэл насан туршаагүй охид нэгнээ зодож дээрлэгсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. За энэ онд үеийнгийн дээрлэлтийн хохирогч болсон 2200 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. За энэ нь хүүхдэд академик чадвараас гадна хүн байх чадварыг олгож чадаагүйгээс шалтгаалсан гэж сэтгэл зүйчид үзлээ. За иймээс ихтэй сургуульд элсүүлэхдээ үеийнгийн дээрлэлтийн түүхийг авч хэлэлцдэг байх зэрэг хөшүүргийг хэрэгжүүлэх шаардлагатай юм а. Бичлэгт насан туршаагүй охин үеийнхээ охиныг өстөж ёс бус үгээр хэлж байгаа нь харагдана. За мөн бусад хүүхдүүд энэ үйлдэлийг харсан ч салгах, болиулах орлого хийгээгүй байгаа юм. 2025 онд насан туршаагүй хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1000 орчим хэрэг бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас яг захин орчинд нийлэгдэж байгаа бас гэмт хэрэг зөрчилдөөр бол тогтмол хяналт тавиад за бүтээлд авч шалгадаг ийм зүйлүүд байна. Тэгэхээр өчигдрийн тэр бичлэгийн хувьд бол манай Баянгол дүүргийн цагдаагийн газраас бол одоо бүртгэлд аваад яг одоогоор шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. Тэгэхээр яг үржилсэн байдлаар бол одоо насан туршаагүй иргэнгээ нь бол одоо тодорхой шалтгааны улмаас бусдын биед халдсан ийм нөхцөл байдал бол тогтоогдож байна. Тэгэхээр насан туршаагүй буюу одоо яг энэ хүүхдтэй холбоотой гэмт хэрэг тэр дундаа яг нөхцөл байдалд ийм үйл одоо чиглэлдүүл цагдаагийн байгууллагууд бас нэлээдгүй одоо анхаарч шалгалтын ажиллагааг зохион байгуулдаг ийм зүйл байна. За энэ мэт дээрлэлтийн кейсүүдийг харахад хүүхэд залуучуудад бусдын оронд өөрийгөө тавих чадвар, за бусдаас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх чадвар бэлмэг байгааг сэтгэл зүйч хэлж байлаа. Ийм хүүхдүүдэд очир тусалсан амьтан хайрлах үйл ажиллагаанд оролцсон гэдэг тэр хүний тэр нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд орсон тэр түүхийг нь харж ижиж тэр хүүхдийн сурлага сайн бичиж том ихтэй сургуулиудад элсүүлж авчих шít. Тэгэхээр манайх яаж вэ гэхээр зүгээр л академик хичээлээр шалгаж аваад тэр хүний хэн бэ? Нийгэмд хэн юм бэ гэдгийг нь олж харахгүйгээр шалгалт аваа. Одоо ихтэй сургалт тэнцвүүлээд байна. Тэгэхээр одоо Солонгосоос эхлээд ийм шалгууруудыг хангадаг. Мөн гэртэн эцэг ихэн хүүхдтэй ууралдаг бол хүүхэд насанд хүрэгчдэд дуурай гаргаж чадахгүй тул сургуулийн орчинд үеийнхээндээ гарах тохиолдол түгээмэл ажиглагддаг байна. За иймд хүүхдийнхээ дэргэд томчууд өөрсдөө зөв байж боловсролд нь анхаардгийн адил бусдыг ойлгож инэрхэд үлгэрлэх нь чухал байна.